Зэсэм бацгаано. Тэрээ өмнөх бичлэг үзсэн бол тэрэлжийн 1 шөнө 2 өдрийн влог орсон байх хэвээр. Тэгээд одоо болохоор бид нар найзуудаараа анх удаа 2 шөнө 3 өдрийн аялалд явах гэж байна. Тэгээд тийм болохоор энэ удаадаа QB зөөчлөрөө. Энэ удаадаа амралт гэхээсээ илүү өөрсдөө гоё майхандаа мишокро гоё тав тухтай амрыг гэж бодоод өнөөдөр аялын дэлгүүр явсан байгаа. Тэгээ Монголд аялын дэлгүүр орох гэж бас жоохон хэцүү байна. Жоохон судалгаатай локейшн хаана аль ойрхон одоо нэг замаар хідэн газраар орох уу тэрийг сайн тооцоод тэгээ гол нь орцсон чинь амаар гэдэг юм байхгүй жоохон чанар муутай ч юм уу эсвэл зарим нь илүү их үнэтэй боломжийн үнэтэй арай бага ч юм уу тийм болохоор их эрэл сурал хийж Facebook хасаа их юм хайлаа. Эхний зогсоол бол ихтлгүүр байсан. Ихтлгүүрт бол аяллаа ирсэл жоохон багтай юм бэлээ. Тэрнээс илүү одоо хувцас, хунаар хайж ивэл илүү тохиромжтой. За дараа нь бол Улаанбаатар ихтлгүүр орсон чинь тэнд бол баг төрөл бүрийн юмнууд байсан. Одоо галт тоогны эргэсэл, 0 хүртэл байсан. За хувцас, хунаар готлол угаасаа ойлгомжтой. Тэгээд нэг майхан цацсан байсан. Тэгээд майхнууд нь бол олон төрлийн майхнуудтай байсан. Тэгээд тэр майхнуудаас нь хараад сонирхоод ер нь ямар хуу юм бэ? Доторхын нас задалж одоо торноос нь гаргаад материалын мэдрэгч тэмтэрч үтсэн байгаа. За 3 дахь газар руугаа бол Зайлсангийн Хайсын хавцаа байсан. За гэтээ тэр дэлгүүр маань арай ихт тааж байгаа 6 цагаас хана гэсэн. Тэгээд тийм болохоор тийшээгээ очиж чадаагүй шууд Мишель Экспо руу явсан. Мишок маань арай хямдхан үнэтэйнүүд сонголттой байгаа гэд. Энэ дэлгүүр тэгээд худалдаа авалт нь 500,000-аас дээш ахын бол 100,000 төгрөгөнд одоо өнгөө бараа авах урамшуулалттай байсан. 100,000-д нь ингээд гоё юм сонирхоод урамшуулалт нь юу авах вэ гэд дэлгүүр жоохон хэслээ. Нэмээд бас нэг гоё юм авсан. За тэгээд одоо юу авснаа харуулъя. Мишок. Энэ болохоор энэ гаднах тортойгоо ингээ ойрцсон байгаа болохоор амар юм байна хаяхдахгүй. Дэлгүүрээ. Энд чинь бас нэг юм жижигхэн покет юм шүү дээ. Уцаа ингээл. Одоо би унтлаа. Баяртай. Энэ болохоор нэг хүний аяны гудас өөрөө хэлждэг. Нэгэ гоё Мишокныхон доор тавиад зүрүрү. Нэг 2. За ингэн готлаа. Одоо л агааргүй болохоор айгүй нэмхэн вакуумжуулсан юм шиг л. Хамгийн гоё нь нэг хүнийх тэгээд 2 3 хүн ийм юм авчих бол хоорондоо ингээд коннектод гоё том гудас болчих болно. Энийг онгоолгонгууд агаараа ороод дүүрээд тэгээ буцаа хаачна. Тэнгууд гоё бомбогнаад бэлэнд болохоор чиний гудас сонгож авсан. Гэт голлоо. Ер нь ингээ юмнууд нь ингээд холбоотой байдаг болохоор айгүй гоё юм байна. Тэгэхгүй бол дараа нь ингээл хаан тавьчих бил алга болгочлоо хайж майгаад ундаг. Нара гэрэл майхан дотроо эсвэл гадаана ийм урт зай игээд ажиллана. Зай игээд тэгэхээр удаа ажиллахыг мэдэхгүй байна. Брэнд нь болохоор хятадын брэнд. Нэг амар үнэтэй биш, хямд биш, боломжийн. Ерөнхийдөө нэг 3 жилдээ данг бахал гэж бодож байна. Нэг удаа аяллаа өөртөө гэсэн юмнуудаа авч байгаа болохоор илүү сэтгэл хөөрөлтэйгээр тэгж хандсан баг. Тэгээд хажуугаар нас саар зүйлүүд байгаа. Тэрийг бол дараа нэг туршлагаас авалцсан. Тэгэхээр та бүгдийг гоё гэдэл болох юмыг наантай цаантай хүлээж аваарэ. Миний одоо анхны аяллаа худалдаа авалтын туршлагаас бол ийм юм олж авлаа. Тэгээ хэрэглээнд хэрвээ те хэдэн жилийн дааттай байна. Тэрийг бол дараа нь гоё ярих гэж бодлоо. За маргааш нь болохоор майхангаа авах гээд
3 4 газраар нэлээд явсан. Тэгээ их нь болохоор нимгэн олон хүний яг ерөөсө таарч тохирохгүй яваад байсан. Тэгсэн нэг дэлгүүрээс нөгөө дэлгүүр рүү алхаж байгаа хооронд яг замд отог гэдэг дэлгүүр байсан. Тэгээ тийшээгээ ороод юмнуудын сонирхоод үзээгээд тэгсэн өмнө үзсэн мяхан дундаас бүр шал өөрөөсөө айгүй чанартай. Чанарын хувьд бол бүр айгүй чанартай байсан. Тэгээ дотнох гаднах материал эдэр нь бол бүр үнэхээр бат бөх санагдаад энэ Бээжин сонгож авсан байгаа. Майхнаа авч байгаа замаараа сандал авсан. Тэгээд майхан сандал мишээ гудс авсан хүмүүс чинь баярлаад гоё оройн хоол идээд аялдаа явахад бэлэн болсон. За нэг тиймэрхүү байна да манайха. За тэгвэл бай. Драулзи.